Сайн байцгаана уу? Өнөөдрийнхээ хичээлийг аав Алтууыг ээж 8 цэцэгтэй хамт гэр бүл гэсэн сэдвээр эхэлцгээе. За гэр бүл. Гэр буюу энэ дотор хэсэг бүлэг хүмүүс гэр бүл. Гэр бүл. Гэр бүл. Сайн байна. За дараагийн дохио аав ээж. За дахиад эхлэе. Хөмсгөнийхөө дээд талд аав 2 удаа, ээж мөн 2 удаа. Аав ээж 2 удаа. Аа ээж. За дараагийн дохио өвөө эмээ өвөө эмээ долгионтой юм байна тий багшаага. За дараагийн дохио ах эгч эгч. За нүүрний дундлаас дээш хэсэг рүү нь бол яах нь эрэгтэй хүний хөлс тийм ээ. Эндээс доошогоо бол эмэгтэй ус орох нь. За одоо хүү охин хоёр юм байна тий. Хүү охин. За мөн дараагийн дохио дүү буюу надаас баг тийм ээ. Дүү. За хамгийн сүүлийн дохио би. За би. Багшаа би ээж гэхийг өгөхөө. Би ээж гэх нь байна тийм ээ. Би ээж. Тэгэхээр чинь би болохоор би ээж. аав. 2 удаа тийм ээ. Аа гараа ингэ. Тэгэхээр одоо нөгөө миний их чаах гэвэл одоо яг юу гэж байна? За бид нар бүх гишүүдээ бол нэрлээ сурцсан тийм. Тэгэхээр миний гэдэг тохио энэ. Миний энэ бол би гэсэн тохио тийм. Одоо л миний өвөө. Миний эмээ. Ингээд бид тохионы хэлээр гэр бүлийн гишүүдийг хэрхэн нэрлэдгийг сурлаа.